За соёлын салбарын цалин одоо багшийн цалингаас 2 дахин бага. Одоо сургууль номын сан хийж байгаа хүн зүгээр одоо улсын төв номын сан хийж байгаа хүнээс 2 дахин цалинтай байхгүй. Тэгээ бид нар одоо манай соёлын салбарын цалин тэгшдгээд бусад салбарт ажиллах болгоход 97 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа нэг жилийн. Тэгээ бид нар төсвийн тодтогол хийхэд одоо саналыг бас тавьж байгаа. Үнэтэй саналыг. За энэ хагас жилийн хугацаанд шийдээд өгөөч. Тэгэх юм бол одоо бид нар одоо багш эмчнэртэйгээ цалингийн хувьд орох болох бол манай соёлын салбарт ажиллаж байгаа олон хүмүүс ажилласаа гарч байна. Ганцхан соёлын салбарч биш, бинтэн спортын салбар байна. Тамирчид байна. Бүгдээрээ сая 300 мянган төгрөгийн цалинтай. Нөгөөдөл нь 2 сая 400-500 мянга болсон. Тийм учраас төсвийн тодтогол би оруулж өгч хэвсэлтийг бас сангийн яам бол холбогдуулж өгч байгаа. Яг 97%-аар нэмэгдүүлэх 50% нэмэгдүүлэх юм 50% нэмэгдүүлэх саналтай. За 97 тэрбум төгрөг чинь энэ жил угаасаа хэрэгдэхгүй бидний тооцоогоор энэ жил бол 47 орчим тэрбум төгрөгөөр 48 орчим тэрбум төгрөгөөр бид нар төсөв тутгаас оруулахад салбарыг энэ жилдээ бүхэлд нь одоо ингээс шийдэх болцсон. Тэгээ соёлын спортын салбараас гадна одоо зэрэг цагдаа гэдэг олон салбараас ингээд яг тийм өндөр нам хөгжиг болцсон байна гэдэг байгаа ш манайс төрийн албан цалин чинь. Тийм учраас би одоо энэ цалингийн системийг одоо тэгштгэж төрийн аль ч салбарт ажилласан ижил цалинтай байхгүй бол нэг нэгнээс ингээд гүгээд идэг юм байна. Шинэ одоо багш эмчээр багш болох сонирхолтой номын санч нар одоо сургуулийн номын санаар явчихж байна. Одоо манай хамгийн хүндрэлтэй бол өдөө орон нутагт байгаа аймгийн сумын төвүүдийн соёлын клубүүд, соёлын ордон, соёлын төвүүдийн цалингийн асуудал маш хүнд болсон байна. 6 орон тавтаа тэгээд цомогтгол хийгээд нэгийг хасцсан. Тэгээд бүгдээр дундаасаа нэгнийхээ цалин гаргаж өгч жишээтэй юм явж байгаа. Тийм учраас яаралтай төсвийн тодорхой бий асуудлыг шийдэх саналыг өгсөн. Гэхдээ засгийн газар одоо эцлээд энэ ондоо энэ төсвийн тодорхой шийдэх нь намар шийдэх үү гэдэг асуудлыг энэ засгийн зурглалыг анхаарал хандуулж байна.